Сайн байцгаана уу хүүхдүүд ээ? Сайн байна уу? За багш нь өнөөдөр та нарт математикийн хичээл орох гэж байна. За бүгдээрээ телевизэрлээ анхаарлаа хандуулаарай. За өнөөдрийн хичээлийн дэгтэйгээ танилцъя. За яах вэ? Бусдыг анхааралтай сонсъё тийм үү? За бусдыгаа ярьж хахад хажууд нь ярихгүй анхааралтай сонсгоно шүү. За багшийнхаа асуусан асуултанд тод чанга дуугаар ярина тийм ээ. За тод чанга дуугаар хариулна. Тэрнээс хичээл дундуур яриад авахгүй байна шүү дээ. За 50-оор дээр шар өнгөтэй дугуйн хэлбэртэй сайхан үнэртэй байлаа гэж. За үг нөхөх нь тийм үү? За бүгдээрээ бодъё. За юу ээж болох вэ? За хариулъя. Гараа өргөөд. За юу вэ? Цэцэг. За өөр. За цэцэг. Цэцэгнээс өөр хариулдаг юу гэдэг вэ? Цэцэг. Өөр юу яах вэ? Шар өнгөтэй, дугуйн хэлбэртэй тийм ээ. За тэр арай яах вэ? Үнэртэй бас гэн. За энэ хөө. Зоос гэн. За тэнд охин. Бөмбөг гэн. За дахиад харъя. Шар өнгөтэй. Дугуйн хэлбэртэй гэж. Дээрээс нь юу вэ? Сайхан үнэртэй гэхээр ямар зүйл ах вэ? Өө зүйтэй хийнсэн. Өстой мундаг байна. Бяслаг байж болох уу? Болно шүү дээ тийм ээ. Дугуйн хэлбэртэй, шар өнгөтэй. Дээрээс нь сайхан үнэртэй юм чинь бяслаг байж болно. За тэгвэл та нар хулганыг бяслаг дуртай гэдэг мэднэ тийм ээ? Мэднэ. За тэгвэл тэд бүр зүүдэндээч бяслаг зүүдэлдэг гэж. За муу яасан? Бяслагны үнэрийг маш холоос сайн үнэрлэдэг. Тэгэхээр ямар амтан байх нь вэ? Үнэрч амтан байна. За тэгвэл бяслагны сайхан үнэрээр юу ирсэн? Хулганууд иржээ. За ирж гин үү? Ирж гин тийм ээ. За хэдэн хулган байна уу? 8 хулган байна. Хэдэн бяслаг байгаа вэ? 1 бяслаг л байгаа тийм үү? За тэгвэл одоо багшд энэ шар дугуй өгсөн байгаа. Шар дугуй. За шар дугуйгаа гаргая. Энэ шар дугуйс нэгийг нь гаргая. За гаргасан дэш өргөөр харъя. За нэг шар дугуйг. За одоо бүгдээрээ яах вэ гэхээр нэг бясалгаа хэдэн хулганд итгэх гээд байгаа? 8 хулганд итгэх гээд байна. Одоо тэгвэл 8 хулгандаа хувааж өгье. За одоо та нар шугам палмастраа ашиглаад шууд шар дугуйн дээр хуваагаад зуръя. 8 хулганд хувааж өгье. Яаж хувааж өгмөр вэ? За 8 хулган байгаа шүү. Нэг бясалгыг хувааж өгөх гээд байна. За одоо өөрсдөө шар дугуйн дээр хувааж үзүүлье. Хувааж зурна. Шууд дээр нь зурч. За хуваагаад зураарай. Палмастраар. За босно. За дуусна. За бариад багштай басаад ирээ 3 дугаар ширээнээс дуусна. За багштай харуулад багш нь тэр хоёр өнгийн нэгэн дээр нагарыг хаваач нааш зөө. За улаан өнгөн дээр нааш нагараа. За бариад басаад ирээрээ дуусна. За 1 2 дугаар ширээнээс дууснаа тэрээрээ цэнхэр дээр нагараа. За харъя. За цэнхэр дээр наач. За улаан дээр нагараа.
Улаан дээр наагаарай. Аль хараа багштай харуулаарай. За цэнхэр өнгөн дээр наагаарай. Улаан дээр наагаарай. За улаан дээр наач. Цэнхэр дээр наагаарай. За улаан дээр наагаарай. Цэнхэр дээр наагаарай. Улаан дээр, улаан өнгөн дээр наа штэ. За мөн нэг наацсан болоод наач авахгүй. Улаан дээр наа гэж ахчих цэнхэр дээр наач. За юу улаан дээр наагаарай. За дуус наваад ирээрэй. Аваад ир 1 2 дугаар ширээ аваад ирээрэй. За харъя. Цэнхэр дээр наа. За улаан дээр наач. Улаан дээр. Цэнхэр дээр. За цэнхэр дээр. Үгүй. Хүлээж орой. Одоо дараагийн дасгалын өгөөгүй байгаа шүү. Боцнууд нь сууж орой. За суугаарай. За харъя. Цэнхэр. Улаан. Цэнхэр өнгөн дээр. Цэнхэр. За цэнхэр. За улаан. Цэнхэр. За боснууд нь суугаарай. Багштай харуулад наа штэ. Улаан. За хэлээд налуу штэ. Улаан. За харуулад улаан цэнхэр хоёрын алин дээр наа гэсэн. Улаан. За боснууд нь зөрөөд яваарай. За цэнхэр. Улаан дээр наач. Цэнхэр улаан. За цэнхэр дээр наач. За цэнхэр дээр. Улаан дээр. За яа. Цэнхэр дээр. Улаан. Үгүй хамаагүй. Улаан. Улаан. За суугаарай. Улаан дээр наач. За хэсгэж. За анхаарай. Босно. Дууссан тийм ээ. За бүгдээрээ нааш анхаараарай. Өнөөдрийн хичээл яаж явах вэ? Анхааралтай орно, идэвхтэй орно тийм ээ. За бид нар сая юу хийсэн бэлээ? Яслаг яасан. Хуваасан тийм ээ. Хэдэн уулганд хуваалаа? 8 уулганд хуваая гэсэн тийм үү? За тэгвэл сая бид бүгдийг хуваасан яслагнууд энд байна. За багш нь сая улаан цэнхэр гэсэн хоёр хавтан дээр хуваалгасан байна тийм үү? За яагаад улаан цэнхэр хоёр дээр хуваасан гэж бодож байна? Ой. За буруу зүг болохоор гэсэн байна өөр. За тэнд. За эрэгтэй эмэгтэйг нь хуваасан байна гэж бодож байна. Өөр. За тэрхүү. За эмэрээр нь хуваасан гэж. За тэгвэл одоо бүгдээрээ дахиад нэг харъя. Бид нар 8 9 хуваасан тийм үү? За одоо энийг харъя. Энэ харагдаж байна уу? Хуваалт нь харагдаж байна. За энд бас харъя. Энэ хоёр ямар ялгаатай вэ? Юугаараа өөрөө? Нэг нь шулуун хуваацсан гэж. Нэг нь яасан? Тойргон хуваасан байна гэж. За тэгвэл одоо бид нэр хулганд бисээ болж. Одоо уурсан дээр бүгдээрээ жишээдтэй. За та нар 8-уулаа найзтайгаа чихэр хуваалаа. За тэгвэл ингэж хуваасан чихрээс ах уу? Энд хуваасан чихрээс ах уу? Энэ яаж хуваасан байна уу? Энэ яаж хуваасан байна? Тэнцүү хуваасан байна тийм үү? Энд тэгвэл энэ том чихэр авлаа. Энд хүүхэд том чихрийг авлаа. Энд бүр том чихэр авлаа. Алийг нь авах юм чи? Би улаан. Улааны нам тийм үү? Энд яасан бэ? Том жижигэр нь хуваацсан байна тийм ээ? За тэгвэл хулганууд бидний өнөөдрийн за энэ улаан дээрх хуваалтыг нь авъя. Энэгээр нь хувааж идья гэд. Яагаад вэ? Бүгдэнд нь тэнцүү хуваасан байна тийм үү? Тэнцүү хуваасан учраас энэ хуваалтыг сонгоё гэсэн байна. За бид өнөөдрийн хичээлийн сэдэв маань энгийн бодрохойг унших, бичих гэсэн сэдэв байна.
За өнөөдрийн хичээлийн зорилготойгоо танилцсан. Энгийн бодрохайг дүрслэх, унших, бичих чадвартай болно гэсэн өнөөдрийн сэдв. За өгшний зорилго тавьчих. За одоо тэгвэл багш нь сая ахаад нэг шар дугуй байгаа тийм үү? За одоо тэр шар дугуйгаа ашиглаад шар дугуйгаа ашиглая. Ахаад нэг шар дугуй байхгүй нөө? За. Байхгүй л гэдэг юм. За бид нар одоо ямар дугуй вэ? Хэд вэ? Нэг байна тийм үү? Нэг ямар вэ? Бүтэн дугуй байна тийм ээ? За нэг бүтэн дугуй байна. За үүний тал хэсгийг олъё. За тал хэсгийг олохдоо одоо бүгдээрээ шугам палмастер ашиглахгүй нугалж олно. За нуглаад тал хэсгийг нь одоо өргөе. Тал хэсгийг нь олъё. Тал хэсгийг тал нь. За өргөөрэй босоод нь харъя багш. За. За тал хэсэг нь босон тийм ээ. За одоо тэгвэл тал хэсгээ хувай. За хаач ашиглаж болно. Хуваагаарай. Тал хэсгийгээ хувааж авъя. За хаачаар хуваагаарай. Талыг нь гэсэн ш тал хэсгээ. Энэ тал хэсгээ хуваа. Агш нь ямар дүрсийнхээ бүтэн дүрсийнхээ тал хэсгийг нь гэсэн тийм үү? Бүтэн дүрсийнхээ тал хэсгийг нь. За нуглаад нугалснаа хуваа. Хоёр хэдэн хэсэг болж байна одоо? Хоёр хэсэг болж байна тийм ээ? За хоёр хэсэг болгоно шүү. Босно. Энэ дүрс байхгүй нөө. За ийм хоёр хэсэг босно. Босон. За одоо энэ хоёр хэсгийнхаа нэг хэсгийг нь за хажууд нь нэг найз сууж чинь тийм үү? Хажуудаа суугаа найзтаа өгье. За найзынхаа өгснгийг аваад ажлынхаа хуудсан завсаар хийгээрэй. За одоо таар хэд үлдсэн? Нэг ямар үлдсэн? Тал үлдсэн тийм үү? За анх ямар байсан? Бүтэн дугуй байсан. За үүнийг талыг нь олоод хуваацсан чи хэдэн хэсэг болсон? Хоёр хэсэг болчлоо. Нэг хэсгийг нь ялаа. Найзтаа өгсөн тийм үү? За тэгвэл энэ тал хэсгийг юу гэж унших юм бол? За тал хэсгийг юу гэж унших вэ? 2-1 гэнээр. 2 хуваасны нэг хэсэг гэж унших тийм үү? Энэ тал хэсэг болчихлоо шүү дээ. Одоо бидэрт нэг тал үлдсэн. Тэгвэл үүнийг юу гэж унших вэ? 2 За үүнийг маань юу гэж унших гэж байна? 2 тэнцүү хуваасны нэг хэсэг гэж унших нэ. За үүнийг тэгвэл тоогоор бичиж тэмдэглэж болох уу? Тоогоор тэмдэглэж болох юм болов уу? Болно. За тэгвэл нааш анхаараарай.
хэсэг болсон. 2 хэсэг болсон. Хэдэн хэсэг үлдсэн? 1 хэсэг нь үлдсэн байгаа тийм үү? За, бид нар өнөөдөр хичээл сэдэв маань юу вэ? Энгийн бутархай гэдэг тийм үү? Энгийн бутархайг олох гэдэг. За, тэгвэл наашаарэ 2 гэдэг маань тэнцүү хуваалтын тоо. За, 1 нь оногдох хэсгийн тоо гэж нэрлэнэ. За, энэ голын зураасыг бутархайн зураас гэж нэрлээд байна. За, тэгвэл үүнийг одоо энгийн бутархай гэж байна тийм үү? Үүнийг өөрөөр заанаас харъя. Бутархайн зураасны доор байрлаж одоо хэд вэ? Бутархайн зураасны доор хэд вэ нөө? 2. Тэгвэл 2-ыг хуваар гэж унших нь. Хуваар. Яагаад хуваар гэж уншиж байгаа? 2 маань юуг нь хэлж байгаа вэ? Тэнцүү хуваасан. Нэг ийм бүтэн дугуйг тэнцүү 2 тэнцүү хуваасан хэсгийг маань юу вэ? Хуваар гэж нэрлээд байна тийм үү? За, тэгвэл 1 маань хүртвэр. За, яагаад хүртвэр гэж байгаа вэ? Бид нар 2 тэнцүү хуваад 1 хэсгийг нь яалаа? 1 хэсгийг нь яасан? Найзтай өгсөн. Найз чи авсан уу? Авсан. Чи найз авсан уу? Авсан тийм үү? Хурж авсан тийм ээ? Тэгвэл энд хурж авч байна, хурж будж байна гэдэг маань хүртвэр байх нэ. За, тэгвэл хуваарийг бичихтэй бутархайн зураасны доор бичнэ. Хүртвэрийг бутархайн зураасны дээр бичнэ. За, үүнийг уншихдаа 2-ны 1 гэж унших нь. За, уншаарай. 2-ны 1. Дахиад уншия. 2-ны 1 тийм үү? За, одоо тэгвэл энийг дахиж хувааж болох уу? Одоо энэ талаа дахиж хувааж болох уу? За, харъя, дахиад хуваая. За, хуваад нуглаад өргөөрэй харъя. Хайчлахгүй. Нуглаад харъя гэсэн өгсөн. За, нуглаарай. За, ямар хэсэг болсон? Ямар хэсэг нь гарч ирсэн? Зүйтэй хагас буюу хэд хуваасны 1 хэсэг үү? 4 хуваасны 1 хэсэг. За, одоо бүгдээрээ нугасан дүрсээ ажлын хуудасаа нээ. Ажлын хуудсынх нь дасгал 1 дээр нугасан дүрсээ наагаарай гэсэн байгаа. За, тэн дээр наана. Тэ, нугасан чигээр наана. Хайчлахгүй шүү. Хайчлахгүй нугасан чигээр наана. Тийм ээ. Одоо бид нар ингээд нугалсан байгаа шүү дээ, тийм ээ? Дүрсээ. За, тэгвэл энэ нугалсан чигээр нэг талыг нь тавуудаад ажлын хуудсан дээр наагаарай. За, нэг тал дээр нь нэг тал дээр нь бичээ. 4-ний 1 хэсэг гэдгийг 4-ний 1 гэсэн тоогоо бичээ. Дөрөвний 1 гэд. За, цаас нь хуваасан хэсэг дээр нас хэсэг дээр бичээрэй. Балмасраараа балаараа. 4-ний 1. Цаасан дээр. Одоо ингээд нугас хэсэг нь наацсан байгаа шүү дээ. Одоо энэ дээрээ 4-ний 1 гэж бичиж. Энэ хуваасан хэсэг маань 4 хуваасны 1 хэсэг байгаа шүү дээ, тийм үү? За, тэгвэл тоогоор нь бичээ 4-ний 1 гэд. За. 4-ний 1. 4-ний 1-ийг бичихтэй яаж бичих вүлээ? 1-ийг дээр нь тавиад 4 нь юу вэ? Хуваар. 1 нь хүртвэр. Тэгвэл 4 нь бутархайн зураасны хаана бичих вэ? Талд нь бичин, тийм ээ? За. За, нааш хараарай. Нааш хараарай.
Босно. За гяс нач. Гяс нач тэхөө. За одоо болснод нь. За дасгал 2 руу оръё. Дасгал 2-ын асуултаа уншаарай. За будагдсан хэсгийг энгийн мотороор илэрхийлж бичнэ. За будагдсан хэсгийг маань нааш анхаарай. 1 2 3. За будагдсан хэсэг нь хүртүрэн үү, хуваарь нь үү? Будагдсан хэсэг нь хүртүр үү, хуваарь уу? Хүртүр ахна. За тэрийг сайн анхаарч хичээрэй. За дасгал ажиллаарай. Ажлынхаа дэвтэр дээр ажиллаарай. Балаарай. Үсүү балаарай. За басаад нь гараа өргөрөө багш нь үзье. Дасгал 2-оо хийн. Будагдсан хэсгийг юу гэсэн? Энгийн боторхойгоор илэрхийлж бичээрэй гэсэн. Тий, энэ дээр бич. Хамаагүй. За харъя. За энэ хийж байгаа. Энэ будагдсан хэсэг чинь хүртүүрэн тийм үү? Хуваасан чинь хуваарь нь. Тэгэхээр хуваарьн доороо хүртүүрэн дээрээ бичиж. За энийг бичиж жоо. За энийг ажиллаж байгаа. За энийг ажиллаж байгаа. За энийг ажиллаж байгаа. За энийг ажиллаж байгаа. Энэ алдаага зассан шүү зөө. Энэ хардаа. Хуваасан хэсэг чи хэд хуваасан? 4 хуваасан ш тийм ээ. Одоо үлцээс хэд байна? Хүртүр нь 1. За. За басаад нь дараагийн дасгал руу орж орой. За дасгал 3 нь юу гэсэн бэлээ? Өгөгдсөн бутархан хэсгийг удаарай гэсэн. За бодоорой. Бодсон уу? Бодсон уу? Палмастраараа бодоорой. Харандаа палмастраар бодчих аа. Палмастраар. Хань дуусаагүй ш. Хоёулын хэлчих. За бодоод дууссан мэн үү? За энийг бодъё. За нэг энэ чи хэд хуваасан бэ? Энд хэдэнд хуваасан бэ? Хүртүр 2 нь хаана байх вэ? За энэ хийж аа. За гараа өргөд байжаарай. Гараа өргөд байжаарай. За надаас очиж. Энийг ажиллаарай. За багш нь үдсэйг дараа нь үзэж өгье заа юу. Энийг ажиллаж байгаа. За багш нь үдсэйг дараа нь хурааж аваад үзээд өгье за. За дараагийн дасгал руу оръё. За нааш анхаарай. За багш үдсэйгийн дараа нь үзээд өгье заа юу. Хурааж аваад үзээд эргүүлээ өгье за. За одоо нааш анхаарай бүгдээрээ. За нааш анхаараарай. Өнөөдрийн хичээл 2 дэг байгаа тийм ээ. За ямар 2 дэг байгаа лээ? Бусдыг анхааралтай сонсох байгаа. За тэгвэл одоо багшийнхаа яриаг сонсъё. За бид нар сая хэдэн хэсэг басан? 4 хэсэг басан. Одоо үүнээс цааш нь хувааж болох уу? Болохгүй юу? Болох уу? Тэгэхээр хэд болох уу?
Одоо хэдэн хэсэг хувааж болох уу? 6 хэсэг хувааж болно. Өөр 8 хэсэг хувааж болно, тийм үү? За ингээд цааш нь яах вэ? Тэнцээ хуваалт хийж болох уу? Болно. За багш надад таард ягаан цагаантай 2 дугуй өгсөн байгаа. Үгүй юу. Ийм ягаан цагаан 2 дугуй юу? Байхгүй юм байна уу? Байхгүй юу энэ ш. За. За одоо энд нэгийг нь хуваасан байна. Нэгийг нь ямарсан бэ? Хуваагаагүй байна, тийм үү? За ягаан хэдэн хэсэг хуваасан бэ? 8 хэсэг хуваасан байна. За одоо бүгдээрээ за энэ хайчилсан хэсгээр нь ингээ огтлцуулна. За үүнийг ингээ эргүүлэхээр ингээ эргэж байгааз болж нь эргэж гэнэ үү? За одоо үүнийг эргүүлээд утархай бүтээн. За одоо 8-ны 3 хэсгийг бүтээгээрэй. За 8-ны 3 хэсгийг бүтээ. 8 тэд цуваацсан байгаа тийм ээ. За одоо тэгвэл 3 хэсгийг бүтээгээрэй. За харъя өргөөрэй. Бүтээсэн өргийг харъя багш нь. Өө зөтөө тэр сайн байна. За 8-ны 3 хэсэг гэсэн тийм ээ. За хараарай дахиад. За сайн байна. 3 хэсэг. 8-ны 3. За харъя наашаа. Энэ 8 тэнцээ хуваацсан байгаа. Одоо тэгвэл 3 хэсгийг гэхээр яах вэ? 1 2 3 хэсгийг бүтээн. За 8-ны 3 хэсэг бүтээчлээ багш. За ижилхэн байна хараарай. За уус дахиад хараад ижилхэн байна уу? За тэнд алдаа хацсараа зүйтэй. За одоо ойлгосон тийм ээ? За тэгвэл 8-ны 5 хэсгийг бүтээгээрэй. 8-ны 5 хэсгийг бүтээ. За одоо 8-ны 2 хэсгийг бүтээгээрэй. Мандал дээр айтайхан суу. За бүгдээрээ болцсон уу? Наацсан тийм ээ? Наацсан засаг ажлын нэвтэр дээрээ. Нааса. За. За багштаны 2 хүүхэд гарч ирээ. За хээ 2 гарч ирэх үү? За тэр араас 2 дахь уу гараад. Араас 2 дахь уу гараад ирээ. За энэ хөлөг юм байна. За тэр охин гараад ир. За одоо бүгдээрээ телевизэрлээ анхаараарай. За бүгдээрээ анхаарай. За багш нь өнөөдрийнхөө хичээлийг ойлгосноо үгүй юу гэд дасгалаа ажиллая. За бүгдээрээ дэлгэц рүүгээ харъя. За энд ямар дүрс өгсөн бэ? Дугуй дүрс өгсөн байна тийм үү? За дугуй дүрсийг хуваасан байна тийм ээ? За эхнийхээ дугуйг хэдээр хуваасан байна? 2 хуваасан байна. За тэгвэл 2 хуваасны 1 хэсгийг нь бодъё. За багштай тусъя. За энэчээс будхаа сонгоод бодоорой. За эхний дугуйгаа бодъё. Өнгөд дуртайгаа сонгоно. За энийгээ бодоорой. За одоо энийг хийжлээ. Энэ төсөл энэ дахиад өөр өнгө сонгосон ч болно. За хэдний хэдэн хэсэг гэнэ үү? 3. За баярлалаа. Мөн байна. Зөв үү? Зөв байна тийм ээ. За дараагийн хан. За багштай энэ доод 2 дугуйг энгийн мотрагаар илэрхийлээ бодоод өгөөрэй. За өнгөө энэчээс өөрөө сонгож болно. Дуртай өнгөө сонгоно. За. Багш. За. Хэдний хэдэн хэсэг лээ? 2. За дараагийн хэдний хэдэн хэсэг вэ? 8-ны 5 хэсэг байна. За
За бодлоо. За зөв байна уу? Зөв байна тийм ээ. За. За энэ ямар дүрс вүлээ? Дугуй дүрс байна. Хэдэн ширхэг байна? Энэ үү? Дугуйн дөрөв ширхэг дугаа юм уу? Нэг ширхэг байна тийм ээ. За нэг ширхэгийн дуу юу гэдэг? Нэг бүтэн гэж нэрлэдэг байх нь тийм үү? Нэг бүтэн гэж нэрлэдэг байх нь шүү. За нэг бүтэн гэж нэрлэдэг байх нь. За нэг бүтэн талсын олохдоо яаж олох вэ? Хувааж олно тийм үү? Хуваагдсан нэг тал хэсгийг юу гэж нэрлэдэг вэ? Хоёрны нэг хэсэг гинэ. За тэгвэл нэг бүтэн маань хоёрны нэг хэдэн хоёрны нэгээс бүтсэн бэ? Хоёр ширхэг хоёрны нэгээс бүтсэн байна тийм үү? За тэгвэл хоёрны хоёр хэсэг болохоор нэг бүтэн болох нэ. Зүйтэй. За энэ уншия. Хоёрны нэг. Хоёрны хоёр хэсэг маань нэг бүтэн болох нэ. За энд хэдэн тэнцүү болсон бэ? 8 тэнцүү болсон байна. За нэг хэсгийг авъя. Хэдний хэсэг? Ингийн бодлоор уншаарай. 8-ны. За одоо гараа өргөд хариулна шүү. За яа. За хэнтв. 8-ны 6. Зөв байна. За дараах нь. За энэ охин. 8-ны 5. За 8-ны 5 гэсэн байна. За дараах нь харж байгаарай. За багш нь авсан. За харж байгаарай. За хэд вэ нөө? 8-ны 3. 8-ны 3. Мөн үү? Мөн байна тийм ээ. За одоо бүгдээ хараад хэд хэсэг болсон? За одоо За 8-ны 8 маань нэг бүтэн болчлоо тийм үү? За одоо энэ уншия. Хэд үлдсэн? 4-ны 3. Дөрөвний 4 буюу нэг бүтэн болж байна тийм үү? За өнөөдрийн хичээлээр юу ойлгосон бэ? Ингийн Батархад уншиж бичиж сурсан уу? За өнөөдрийн хичээлийн дүгнэлтээ бүгдээрээ. За бид нар өнөөдрийн хичээлийн юун дээр сэтлж эхэллээ? Бясалган дээрээ зэхэлсэн тийм үү? Бясалгаа хуваасараа л дуусан тийм ээ. За өнөөдрийн хичээлээр дүрсийг яасан блэ? Яаж хуваасан? Тэнцүү хуваахыг л үзээд байгаа тийм үү? Тэнцүү хуваахыг л үзээд байгаа ш тийм ээ. За ингийн Батархайг үзсэн. Өнөөдрийн хичээлээр юу ойлгож авсан гинэ?
За хариулъя. Уншиж сурсан уу? Уншиж сурсан уу? Сурсан. Өөр. Бичиж сурсан. Өөр. Дүрсэж сурсан. Өөр. Хуваад сурсан. Өөр. За юу гэж ангилдаг лээ? Нэрлэдэг лээ? За нэг бүтэн гэж байна уу? Энгийн та зүйтэй. Хүртвэр. Хуваар гэж нэрлэж орсон тийм ээ. За хүртвэр нь аль нь нэлээ? Тэр гэх юм уу? Боторхайн цараасны аль тал ичдэг? Хүртвэр нь дээд тал нь тийм ээ. За хуваарын доод талд нь ичнэ. За тэгвэл өнөөдрийн хичээлээр энгийн боторхайг сурсан тийм ээ. За дасгал ажлын хуудсан дээр гэрийн даалгаврыг нь өгсөн баа тийм ээ. За QR кодоор өгсөн баа тийм үү? За энэ QR кодыг уншуулад дасгал 531 532 533-ыг ажиллана. Сурагчийн дасгалууд байна тийм ээ. QR кодыг уншуулахаар шууд хуудас руугаа ороо явчихна. Заа юу. За тэгээ мөн ижилхэн e-сур дээр ажиллах учраас шууд дээр нь ажиллах боломжтой. Шууд ажиллаад хариултаа өөрсдөө шалгаад үзэх боломжтой байгаа. Заа юу. За. QR кодыг уншуулахаар шууд ороод явна. За. Өнөөдрийн хичээлд идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа. За, өөрсөндөө баяр хүргээд алга түшээ.